За өдрийн мэнд төргийн үзэгчдээ төрийн ордоос мэдээллийг шууд дамжуулан хүргэж байна. Улсын хурлын гишүүн Батцөмбөрлөөс тодруулах гэж байна. За тэгэхээр хот байгуулалтын асуудлаарх ажлын хэсэгт та бас багтсан шүү дээ. Ажлын хэсгээр нь хэрхэн ажиллаж байна вэ? За энэ ажлын хэсэг их хурлын даргааны захимжаар байгуулагдаад улсын хурлын гишүүн алдарч булангалж ажиллаж байна. Өнөөдөр 2 дахь хурлаа хийж байна. За өнөөдөр хурлаар 3 асуудал хэлцэж байна л да. Нэгдүгээр хот байгуулалтын тухай хууль. За хот байгуулалтын тухай хуульд бол хөндөж байгаа хэд хэдэн асуудлууд байна. За энэ бол одоо ганц одоо хот байгуулалт бид Улаанбаатар хотыг хараад байдаг тийм ээ. Тэгэхээр орон нутагт байгаа хотуудыг хэрхэн хөгжүүлэх вэ? Түүнийг хэрхэн хууль өртсөөр дэмжиж өгөх гэдэг асуудал байгаад байна. Тодруулаад хэлбэл одоо 21 аймаг манай Монгол улсад байна шүү дээ тийм ээ. 21 аймгийн төвд 21 сум байна. Тэр 21 сумыг хот болгоё. Хотын статустай болгож энийг хөгжих өөрсдөө тэлэн томрох эрхчлөөг нь нээж өгье. Тэр хүнд одоо болтоос нь чөлөөж өгье гэдэг үзэс нь гарч ирж байгаа. Тодруулаад хэлбэл одоо аймгийн төвүүдийг бүгд гэж шít утаатаа болцсон байна. Олон одоо байшин барьдаг баригдж байна. Тэр дотор өндөр түвшний барилгууд ихээр баригдж байна. За хэд хэдэн гэрлэн тохиолдоо болсон байна. Агаарын болон хөрсний богдолтой болсон байна. Гундны болон хэрэглээний усны нөөцийн асуудал бодитоогоор яригддаг болсон байна. Тээврийн хэрэгслийн багтаамжийн асуудал яригддаг болсон байна. Тэнд амьдарч байгаа хүүхэд багцуудад иргэдийн одоо сурч улсах эрүүл мэндийн үйлчлэгийн асуудал яригддаг болсон байна. Ингэхээр өөрөөр хэлэх юм бол аймгийн төв дээр байгаа тэр суурин бол сум биш хот байна. Тэр хотын эрх зүйн боломжийг нээж өгье. Тэр чөлөө тусаас нь чөлөөлж өгье. Ингэснээр тэр хот өөрөө тэлж хөгжих. Тэнд байгаа тэр төлөвлөлтийг хотын төлөлтөөр хийж болцоог гаргаж өгье гэдэг хот төлөлтөө хуулийн бодлого явж байгаа. Тэгээ өмнө нөгөө яриад байдагчлан энэ олон сумдыг хүчин чадал буутай сумдыг чөлөөлж хотыг нэмэгдүүлэх гэдэг нь эхнийхэн дээр 21 хотын асуудал шүү дээ тийм ээ. Одоо тэгээд Хөвсгөл аймгийн төвийг хот болох хэрэгтэй. Хот болж иж аялал жуулчлалаа хөгжүүлнэ. Хот болж иж өөрийгөө хөгжүүлнэ. Энэ болцоог нээж өгье. Говийн тэр Говьсүмбэр аймгийн төвийг хот болгож хөгжүүлнэ. Ингэж тэр диж үтсийн логистик хөгжинэ. Өөрийн архитекторын бодлоготой болно. Ингэж явж иж ажил хийгднэ гэдэг юм асуудал явж байгаа. Нөгөө талд нь тэр 21 аймгийн төвд байгаа 21 сумын дарга, сумын иргэдийн орлын дарга, сумын орлогч, сумын тамгын дарга гэхэд иргэдийн орлын төлөөч нэр 540 гаруй дарга нарыг чөлөөлье. Энэ 540 гаруй дарга нарын ард байгаа цалин хүнлөөг, орон тоог, орон байрыг байхгүй болгоё. Хагцуу одоо тэр хот болгож хөгжих магадгүй одоо Дунд Уваа аймгийн засаг дор овогод одоо хотын захирч гэдэг статусаар нь хөгжүүлж өгч юм. Ийм боломжийг нээж өгье гэдэг ийм үзэс насаа ярьлаа. Энэ нэгдүгээр асуудал. Хоёрдугаар асуудал бол хот төсний эрх зүйн байдлын тухай хууль. Энэ бол Улаанбаатар хотыг та нар мэдж байгаа шүү дээ. 14 хот болгож хөгжүүлэхээ бид төлөвлөлт гаргасан, хууль батлагдсан. Харамсалтай нь өнгөрсөн жил хэрэгжүүлэх ёстой байсан хууль дахиад 1 жилээр хойшлсон. Одоо энэ хуулийг дахиад хэрэгжүүлэх асуудал дахиад яригдж байна. Одоо 6 сарын 1-ээс хэрэгжүүлэх ёстой шүү дээ. Гэтэл энэ одоо хууль маань ганцхан Улаанбаатар хотод зориулсан биш. Бусад аймагуд орон нутгаас санал ирүүлээгүй газрууд байна. Ийм үс магадгүй энэ хууль маань дахиад хойшлох үгүйсэхгүй байдалтай. Тэгэхээр энэ нөхцөлийн талаар бид ярьлаа. За мөн одоо Улаанбаатар хотод шинээр орон сууцлах байдал маш их нэмэгдэж байна. Орон сууцлтыг дагаад ард нь тэр орон сууцнд амьдарч байгаа хүүхдүүдийн сургууль цэцэрлэгийн асуудлыг хүртээмжийн асуудал яригдсан. Ийм ч учраас улсын хурл өнгөрсөн онд хуулинд өөрчлөлт оруулаад тодорхой тоо зааж өгсөн. Одоо хүн амын тоондоо багтааж цэцэрлэгтэй байх, сургуультай байх. Харамсалтай энэ хуулийн хэрэгжилт хэрхэн хэрэгжиж байна гэдгийг ажлын хэсэг газар дээр нь үзээд тэрний асуудлаа бас ярьж байна. Бас л сайн анхаарах хэрэгтэй зайлшгүй шаардлага байна. Барилга барьж байгаа компани аж ахуйн нэгжүүд төлөвлөлт хийж байгаа төлөвлөгч одоо зураг зүйл хийж байгаа хүмүүс байна. Сургуультай цэцэрлэгтэй байх зайлшгүй шаардлага хуулийн дагуу хийнэ гэсэн үг. Энэ бодлыг хангах хэрэгтэй. Ингэхгүй бол хууль зөрчиж яах гэдэг үзэх юм асуудал байна. За өнөөдөр ажлын хэсгийн 3 дахь асуудал бол ипотекийн хуулийн ажил гэсэн. Одоо яг тэрийг ярих гэж байна. Та бүхэн мэдж шүү дээ. Одоо хэвлэл мэдээлэл явж байна тийм ээ. Монгол улсын иргэдийг орон сууцуулах бодлого гарсан. Үүнийг ипотекийн санхүүжилтээр хий гэж байгаа. Харамсалтай нь энэ ипотекийн зээл маань төдийлөн хүртээмжтэй биш байна. За бүр нэг гишүүний мэдгэж байгаагаар бол тийм ээ 5-аас доошгүй удаа орон сууцны ипотекийн зээл авсан 12,000 гаруй иргэн байна гэж байна. Энэ мэдээлэл бодиттой юу гэдэг нягтлах хэрэгтэй. Магадгүй энэ ипотекийн асуудлаар нийтийн сонсгол хийх шаардлага гарч үүсэж болзошгүй тийм ээ. Яагаад нэг хүн нэгээс олон удаа ипотекийн зээл аваад байгаа юм? Энийг хэн өгөөд байгаа юм? Тийм боломжийг яаж гаргаад байгаа юм? Залуучууд хөдөлмөр хийж байгаа залуучууд яагаад орон сууцнд орох болцоог хаагаад байгаа гэдэг асуудал яригдана. Энэ асуудлыг хөндөж ажлын хэсэг хурлаж байгаа өнөөдөр хурлах хичээлтэй болж байна. Ипотекийн зээлийн асуудлаар мэдээлэл нь одоо явж байгаа. Одоо эхлэх гэж байна. Би
төр гараад ирлээ. Тэгээд энэ асуудал хөндөх ёстой. Зайлшгүй хөндөх ёстой асуудал шүү дээ. Одоо шинэ маш олон одоо залуучууд орон байртай болохыг хүсэж байна. Харамсалтай нь банк зээлэхгүй гэж хойш нь 2-3 жилээр сунжруулж байна үнэн. Танил талын байдлаар ипотекийн зээлийг шийддэг гэсэн яриа байна. Энэ үнэн худлаа юу тийм ээ. Тэгээд түрүүний тэр их хурлын гишүүний мэдгдсэн 5-аас дээш одоо 5 удаа ипотекийн зээл авсан 12,000 иргэн мэрэгч ноцтой асуудал шүү дээ. Тэгээд арилжааны банкуудыг нийтийг орон сууцтай болгоорой гэсэн болохоос танил талдаа дамжуулж энэ зээлийг өгөөрэй гэсэн юм байхгүй шүү дээ. Энэ асуудлыг л ярих гэж байна. Шат шатны засаг дарганы тамийн газрын 500 орон тоог болиулна гэж. Гоо чи нүү штэ би одоо би наад шиг юм байна. Хүмүүс зарим одоо шүүмжлээд байгаа юм дээ. Энд чинь 21 одоо өөрөө бол бас нэг аймаг гаралтай байж тааш тийм үү. Тэгмээ 21 аймгийн төвд байгаа 21 сумыг хот толгой явж байгаа. Түрүүний ярьдаг тэр олон асуудлыг шийдэх нэгдүгээр. Тэгээ 21 аймгийн төвд чинь нэг хот болгочгод сум байхгүй болоо доо тийм ээ. Тэр сумд байгаа сумын иргэдийн урлын дарга, сумын иргэдийн урлын төлөөлөгч нар, сумын засаг дарга, сумын засаг дарга орлогч, сумын тамгын дарга гэд 540 гаруй дарга нар байхгүй болгож байгаа маа. Энэ 540 гаруй дарга нар байхгүй болохоор чинь цалин мөнгө төсөв өсвийн даргын тоо нэгтгэж байна тийм үү? За тэгээд санхүү мөнгөний хувьд ачаал буурах чинь. Тэгээ нөгөө тэр хот болж өгч гээд байгаа асуудал чинь шийдвэрч болоод байгаа асуудлыг бид нар чөлөөлж өгөх гээд байгаа. Энэ асуудлыг сая барилгын яамныхантай холбоотой хүмүүстэй ярьлаа л да. Хот нь иргэдийн төлөөллийн тийм байгууллага байх юм уу? Тэгэхээр Гэхдээ чинь хотосны хэцүү байдал тухай байлгүй хотын зөвлөл байж байгаа тийм ч яг тэрүүгээр. Тэгэхээр чинь өөрөө нэг юм бид нар маш сайн ойлгох хэрэгтэй. Одоо бидний яриад байгаа сумдууд байна тийм үү? 20 дугаар зууны аж ахуйн зохион болд. Одоо нөгөө үнэний ферм нэгдлэгээд байж штэ тийм үү? 20 дугаар зууны дид үтс. Энэ нэг сумын хооронд чинь баг өдөржингөө явдаг байсан тоо чинь тийм ээ замд дид үтсээ зам нь ямар байлаа, машин тэргийн хүчин чадал ямар байлаа, цахилгаан хангамж ямар байлаа тийм үү? Тэгээ 20 дугаар зууны аж ахуй энэ тулгуурласан манай энэ захиргааны нэгж байна өөрөө үе өнгөрөөсөн биш байгаа. Үүнийг өөрчлөх шаардлагатай болсон биш үү гэсэн асуулт би хөндөд байгаа нэгдүгээр. Хоёрдугаар дээр дотор энэ аймгийн төвдөд байгаа сум ямар хэрэгтэй юм бэ? Энэ хажуу талд байгаа аймгийн төвд байгаа сумын засаг дарга яг ямар ажил хийх юм бэ? Энийг хот болгох нэгтгэхэд илүү хүн ажлын сайжруулах. Түрүүний яриад байгаа тэр аймгийн төв шүү дээ тийм аймгийн төвөр. Аймгийн төвд байгаа өндөр байшингууд барьж байна, төлөвлөлт хийж байна, түгжирч байна, агаарын бүртгэлтэй болсон байна, хөрсний бүртгэлтэй болсон байна. Унтны болон хэрэглээний усны нөөцийн асуудал яригч байна. Эдгээр хот төлөвлөлтийн маягаар нь хөгжүүлье. Ингэхлээр хот болгоё. Төв аймгийн төвийг хот болгоё. 100 мод. Яг тэр хуулийн нөр тийм үү? Юу Орхон аймгийн Баян өндөр сумс Орхон аймгийн Эрдэнэт хот болгоё. Ингээд хөгжүүлээ л да. Говьсүмбүрийн аймгийн Чойр хот. Тэгээд энд Ачаа дээврийн Зангилаа хот болгоё. Мөн үү? Ийм юм. Тэгэхээр одоо бол Монгол улсад бол орон нутгийн чанартай 24 хот гээд суурин дээр цаасан дээр байгаад байна. Хинтээ аймгийн төвөөс гадна 2 хот байна. Бэрх Бор өндөр гээд. За өмнө говьд Зогццээ гээд хот байна. Энэ 3 хот бол аймгийн төвөөс гадна хот болоод хөгжихэд биш үү те. Энэ шиг эрхийг аваад чи. Өөрөөр хэлбэл хуулийн дээр чинь сум аймаг нийслэл сум дүүр гэж юм байна. Сумын даргын хүчин чадал бага шүү дээ. Тэгвэл хот болгоч юм бол энэ чинь хөгжлийн өөр болно. Тэр ажиллаж байгаа албаа агчийн цалин нийгмийн асуудал өөр болно гэсэн үг. Энэ асуудлыг хөндөж байгаа. Ер нь хичнээн хоттой болох вэ гэдэг юм тооцоол гаргаж байгаа. Тэгээд мэрэгжлийн яам хийн шүү дээ. Тэрнээс одоо чинь бас хамаагүй тэн дээр сэтгэл хөдлөлөөр хандлахгүй. Гэхдээ бид нар түрүүний хэлдгээр 20 дугаар зууны хөгжлийнхаа асуудлыг бид нар эргэж хараад 21-р зуунд яаж хөгжих вэ? Энэ технологи хөгжил, энэ эдийн засгийн өөрчлөлт, ирээдүйн зургал дээр нийцүүлж төлөвтэй хийх ёстой байр суурийг илэрхийлээд байна. Ажлын хэсэг одоо хуулийн төсөл боловсруулах юм уу? Санал өгүүлэлт гаргах уу? Яаж хийж? За ажлын хэсэг хуралж байна. Эцсийн байдлаар тэгээ ажлын хэсгийн ахлагч ямар томьёол оруулах тэрийг хараад бид санал авраа шүү дээ. За баярлалаа. За.